Байцгаана хүүхдүүдээ 22 дахь өдрийн минь төргий. Өнөөдөр багш нь юу болсон байна? Дэггүй хөөрхөн бүжин болсон байна. Тулаахан болсон байна уу? За өнөөдрийн үлгэрээ багш нь та нартаа дэлхийн шилдэг 100 үлгэр номноос уншиж өгөх болно. Тэгэхээр өнөөдрийн үлгэрийн сэдэв маань туулай яс мэлхий хоёр ах нэ. За ингээд багш нь үлгэрээ уншиж өгье. Туулай маш хурдан гүйх дуртай байлаа. Тэр өглөө бүр шуудангийн ажил руугаа гүйж дараа нь тосгоноор гүн илгээмжийг нь хамаг хурдаараа хөргөж өгнө. За шуудангийн ажил гэж юу юм болоо хүүхдүүдээ? Биднэрт хэн нэгнээс илгээмж ирэх, хэн нэгэнд илгээмж явуулах, бас хэн нэгэнд захидал бичгээрээ бид нар шуудангаар дамжуулж явуулдаг шүү дээ. Тэгэхээр тэр шуудангаар очисон зүйлийг тэр илгээмжийн маань хүмүүст нь хөргөж өгдөг ажлыг юу гэдэг ах нь? Шуудангийн ажил гэдэг ах нь тийм ээ. Туулаа маань хурдан учраас шуудангийн ажил бол хамгийн сайн яах вэ? Тохирох бах тийм ээ. За үргэлжлүүлээ цааш нь. Их ажлын дараа тэр гэрлүүгээ явахдаа чгүй. Амрах үедээ ч цэцэрлэгээ тойронгүйж унтахтаа хүртэл гүйж өн гэж зүудэлнэ. Гүүхээс өөр туулайн хийх дуртай нэг зүйл нь гүйлтийн тухай ярих байлаа. За тэгэхээр гүүх гэдэг бол яаж вэ? Туулайн хувьд бүх амьдрал нь айхан нь шүү дээ тийм ээ. За энэ яс амхтар наргу болоо авчив. За үзэт хийдэ тэ. Туулай энэ хотын хамгийн хурдан амтан гэдгээ сэтгэл хангалуун ярих дуртай. Харин хөөрхий яс мэлхий яг л үүний эсрэг. Тэр маш удаан хөдөлгөөнтэй бас суух дуртай. Өглөө орноосоо босоод шуудангийн газар руугаа маш удаанаар явна. Бүхэл өдөржин ширээний ард сууж алгуурхнаар илгээмжүүдийг тамгална. Өдрийн төгсгөлд гэрлүүгээ сөмөөр алхан явна. Амрах үедээ ч тэр түшлэгтэй сандал дээр суугаад урдаа гүцтэй цай тавьж галын хэрэгэд бялуу идэх дуртай. Зүүдлэхдээ ч галын хажууд түшлэгтэй сандал дээр суун цай ууж байна гэж зүүдэлнэ. Нэгэн өдөр яс мэлхий захиануудаа тамгалан эд завгүй сууж байтал туулай шуудангийн газар хашгирсаар гүн орж ирээд надад маш сайхан санаа төрлөө. Энэ бол хамгийн шилдэг санаа гэж чанга дуугаар хэлв. Яс мэлхийг санаа алдахад барьсан илгээмж нь газарт гулган унлаа. Гэтэл туулай хүн бүрл намайг энэ тосгоны хамгийн хурдан гүйч гэдгийг мэднэ. Гэхдээ гүйлтийн уралдаан зохиовол сонирхолтой биш гэж юу? Магадгүй та нарын хэн нэг нь намайг ялах юм билүү? Гэт доктогоор инээжээ. За доктогоор инээн гэж өгсөг хүүхдүүдээ. Шоолж инээн гэсэн үг тийм ээ. Чин сэтгэлээсээ биш байх нь штэ. Тэгвэл би чамтай уралдъя гэж яс мэлхийг удаанаар хэлэхэд шуудангийн газар байсан бүх амьтад эргэж харлаа. Туулайч яс мэлхий рүү итгэсэн янзгүй харж чи надтай уралдмаар байна гэж юу? Хөгшин яс мэлхий юу да? Гэхдээ чи нүд анчиж магадгүй шүү дээ. Бас уралдааныг үзэж байгаа хүмүүс сонирхолгүй байх болно. Чамайг уралдахаар эрхий чинь харах гэж үүд дунд хүртэл хүлээхийг тэд хүсэхгүй л байх та гэв. Туулай ингэж хэлээд илгээ ивхэн инээж гарлаа. Түрүүнээс хойш дуугүй суусан яс мэлхий. Яасан ч байсан би чамтай уралдъя гэж нилээд шийдмэг хэлжээ. За яах вэ? Тэгээл. Маргааш уралдъя гэж туулай хэлээд тас инээсээр гарч одов. Туулай би аль хэдийн ялчихжээ. Очиж яс мэлхий байхдаа яах вэ гэж тачгантал хөхрөн гэрлүүгээ гүйж байлаа. Туулай амьдралдаа ийм хэлбэр уралдаанд орж үзээгүй билээ. Тэр орой яс мэлхий найзууд бодлыг нь өөрчлөхөөр хичээж энэ уралдаанд яаж ч бодсон
туулай л ялна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлцгээж байв. Гэсэн ч ястан мэлхий бодлоо өөрчилсөнгүй. Дараа өглөө туулай ястан мэлхий хоёр тосгоны төв талбай дуулдаж ястан мэлхий уралдааны замыг тэмдэглэсэн том газрын зураг руу ширтэж байв. Уралдах зам нь маш олон миль. Амьдралдаа одоо хүртэл алхсан газраас нь ч урт байлаа. Тэр барайны шугамн дээр чимээгүйхэн зогсон. Харин туулай дэрэгдэн биеийн халаан дээш доош дэвхрэн бэлтгэж байлаа. Анхаар марш гэж доргыг хэлэхэд тамирчид барайнаас гарав. Туулай маш хурдан гүн урагшилж хэдхэн мөчийн дотор тоос татуулан алга болжээ. Энэ үед ястан мэлхий барайны шугамнаас дөнгөж нэг хөлөө урагшлуулж байв. Тэр ердийнхоосоо ч илүү удаан тайван явхдаа би хурдлах ёстой. Гэхдээ өөрийгөө ядрах ёсгүй гэж бувтан хэлнэ. Тэр зур туулай улам бүр хурдалж ястан мэлхийнээс олон милийн урд очив. Тэгээд нэгэн толгодын хярд хүч хэсэг зогсон эргэж харлаа. Гэтэл жижигхэн ногоон амтан маш удаанаар мөлхөж байгаа нь алсаас харагдав. Туулай хөөхий ястан мэлхий тэр намайг гүйцэх гэж маш олон цаг болох нь дээ гэж толгой сэгсэрлээ. Нарлаг өдөр байсан учраас туулай халууцаж эхлэв. Тэгээд нэгэн модны доорх сүдэр тухлан ийм нартай өдөр үд дунд гүүх нь утгагүй хэрэг. Энэ модны сүдэрт хэвтээд жаал дугхийгээд авъя гэж бодлоо. Харин ястан мэлхий олон милийн цаана урагшилсаар л байлаа. Хөлн цуцаж өвдөж байсан ч уралдаанаа дуусгахаар хатуу шийдсэн байв. Үд өнгөрлөө. Хурдан туулай унтсаар л тэр зүүдэндээ уралдаанд төрүүлээд л байв. Нар толгодын цаагуур ороход туулай нүүрэнд сүүдэр туслаа. Тэр нүдэнээ эвшээлгээд уралдаан гэж хашгираад босон харав. Тэр зам даган хамаг хурдаараа гүйж эхлэв. Нэг толгод даваад барайны шугамыг олж хардал өнөөх жижигхэн ногоон амтан баг-багаар урагшилсаар барайнд ойртсон байв. Үгүй ээ, ингэж болохгүй гэж туулай бодоод хамаг хурдаараа гүйсэн ч ястан мэлхий түүнээс секундын өмнө барайны шугамд нэг хөлөө хүргэлээ. Цугласан олон хашгиралдан баярлаж ястан мэлхийд баяр хүргэнэ. Ястан мэлхий төрүүллээ. Туулай чи тун багоноогоор ялагдлаа гэж доргыг хэлэхэд ястан мэлхий удаан ч гэсэн шантралгүй явсны ачаар уралдаанд төрүүллээ хэмээн нэмсэглээд гэртээ харж галынхаа дэргэд суун билуугаа идэхээр сажлан алхлаа. За ингээд үлгэр маань дуусчлаа. Туулай ястан мэлхий хоёр маань анханасаа хоёулаа ямар байлаа хөхтүүдээ. Нэг нь маш хурдан гүүгэл хүслэнтэй тий. Нэг бол гүүх тухай ярьдаг, нэг бол гүүх тухай боддог л юм байсан. Гэтэл ястан мэлхий нь яалаа? Баян амарч хэвтэх дуртай. Тэмээ өрөөсөө боч хөдлөх дурггүй тийм амтан байсан. Гэтэл энэ хоёр маань яасан? Уралдах болсон тий. Гэтэл туулай яалаа? Очиж ястан мэлхий юу да? Замдаа өгчихгүй байгаа гэдэл бардам загнаж агаад нэгэн модны сүдэрд ороод унтаад өгсөн чинь яалаа? Үүд өнгөртлөө унтчихсан. Харин хөөхий ястан мэлхий энэ амьдралдаа явж үзсэн бүх замыг нийлүүлээд ч түүнээс урт. Тийм замыг туулахаар удаахан айжуухан шантралгүй нар тусч байсан ч бууж өглөгөө тийм ээ. Удаанаар явсаар яваад нэгэн секундын өмнө яалаа? Барианд орцсон шүү дээ тийм ээ. Нэг гээл тоолохын энэ тодрол яасан байна оо. Туулай ястан мэлхийд хожигдчихсан байж дээ тийм ээ. Тэгэхээр энэ үлгэрээс бид нар юуг алгаж авах вүлээ хөхтүүдээ? Аливаа зүйл шантралгүй тууштай явах юм бол бид нар яах нь амжилтанд хүрэх нь штэ. Тэр тууштай байх зан гэдэг бол ийм чухал ахын байна. Гэтэл туулай маань хурдан тэр замыг ястан мэлхий туулах хооронд хэд туулах чадaltaй ч байсан гэсэн яалаа. Замдаа маяглал, залхаал, ядраал, амраал тийм ээ. Өрсөлдөгчөө үл тоосон тийм үү?
Яагаад гэвэл өөрийгөө яст мэлхийнээс хавь хурдан гэдгээ мэддэг учраас бардам загнчихсан тийм ээ. Би бол төрүүлэх нь тодорхой. Ийм амархан тэмцээнд орж үдсэнгүү гэж бодож агаад яалаа хөхтөдөө хожигдсон штэ тий. Унтаал зүудэндээ төрүүлээд байсан хэрнэнгээ бодит амьдрал дээрээ хожигдчихсан. Гэтэл яст мэлхийн маань яалаа бүх амьтад түүний эсрэг байгаад уралдаанаа болоо. Чи туулаа гүйцэхгүй тодорхой. Яах юм бэ? Боль гэж ятгсан ч гэсэн өөрийнхөө үзэл бодолд үнэнч байгаад шантралгүй, тууштай, бууж өглгүй явсаар агаад туулаг яалаа хөхтөдөө өрүүлээд ялцглаа шүү дээ тийм ээ. Тийм учраас бид нар амьдралдаа яах нь альва хийхдээ тууштай, шантралгүй байх хэрэгтэй ахна штэ. Гэтэл яс мэлхийн шантрахаар шалтгаан нь юу байсан? Нэгдүгээрт гүүх дургу. Хоёрдугаарт энэ амьдралдаа явсан бүх замаас нь хол зам байсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр зүйлийг харахад яах нь болио би гүүхгүй гэж хэлмээр байсан ч яст мэлхийн маань тэглэгүүгээр удаан өөрийгөө зовоолгүй тэгээд бууж өглгүүгээр заавал уралтна гэд тууштай загнасан учраас л уралдаанд яалаа хөхтөдөө төрүүлж чадсан тийм ээ. Бас бид нар энэ үлгэрээс юу ойлгож авах уу гэхээр харагдсан бүхэн бүх зүйл биш гэж тийм ээ. Харахад яаж яана туулаа хамгийн хурдан дандаа гүйж идэг. Гэтэл яст мэлхийн маань удаан бас яах вүлээ? Явах гүйх дургүй. Тийм амтэн байтал хүмүүсийн бодлоор ялагч нь тодорхой байсан шүү дээ тийм ээ. Хэн байлаа? Туулаа. Гэтэл санаанд оромгүй юм болоод ялагч нь яст мэлхий болчихсон. Тийм учраас бүх зүйл харагдсан шигээ биш гэх юм тийм ээ. Та нар маань ч гэсэн аливаа зүйлд төрлөөд буугаад өгч болохгүй нахна шүү дээ. Йоо би өстэй айгуу тийм юм чинь чадахгүй нэ. Тэр ийм мундаг юм чинь би боллоо гэд буугаад өгчих юм бол болох нь болохгүй ахна шүү дээ. Бид нар харин өөрийгөө шин зөвлөлд туршаад, сориод, оролдож үзэж чадах юм бол харин яах нь оролдлого сайт оройтно гэж Монгол ардын зөв үг шиг тийм ээ. Хүссэн зүйлийнхаа оройд нь гарч чадна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нэр шантардаггүй, бууж өгдөггүй, тууштай байх яах нь тэр зан чанарыг яст мэлхийнээс суралцах хэрэгтэй болох нь тийм ээ хөхтөдөө. За ингээд өнөөдрийн үлгэрэх сонирхолтой байсан гэдэгт багш нь итгэж байна. Үлгэрээ энэ хүргээд өндөрлөө. Маргаашийн үлгэр болтол төр баяртай. Сайхан амраарай хөхтөдөө. Баяртай.